Яг энд харагдаж байгаа живлээ зургийг бүтээхэд тулд хэдэн литр ус шилдэг талаар та бодож үзсэн үү? Америкийн нэгдсэн улсын цагаан ордны Twitter постноос ахуулаад ChatGPT-г үүсгэн байгуулсан захирлын профайл зургийг харуул бүгдээрээ живлээ зураг болон хувирчээ. Facebook, Twitter, YouTube, TikTok гэд маш олон зүйлсүүд бол живлээ зургаар дүүрсэн гэхэд хэлцэхгүй. Гэтэл энэ нэгэн ширхэг живлээ зургийг бүтээхэд тулд 1 литр усыг хэмэл оюун ухаан маань бол ашигладаг байх нь 100 мянган хүн хамгийн багадаа өдөрт хэрэглэдэг байлаа гэхэд 100 мянган литр ус бол хэрэгтэй болдог бахнэ. Мянган хүний өдрийн усны хэрэглээ гэсэн үг юм. ChatGPT-гээр амьдрах боломжгүй гэж бол хүмүүс ярьдаг. Гэтэл ChatGPT буюу хэмэл оюун ухаан маань байгалгүйгээр амьдрах боломжгүй байгалийн амьтдын нэг юмсан ч. Та байгалийн тэр ногоон өнгийг яг одоо бодоод төсөөлөд үзээрэй. Тэр байгалийн ногоон өнг маань 2019 онд хийсэн нэгэн судалгаагаар зүрхний цохилтын тоог бууруулж тайвшруулах нөлөө үзүүлдэг тогтоосон байдаг байна. Мөн 2023 онд хийсэн судалгаагаар оюутнуудыг ногоон ой модлог байгууламжинд оруулсан чинь тэдний сэтгэл зүй маш их өөдрөг болж сэргэж эхэлсэн байдаг байна. Бидний эс эд бүхэн байгалийн тэр хүчил төрөөгч усны зламжтайгаар тэтгэгдэж байдаг бол тэр байгалийн ногоон өнг маань хүртэл бидний сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлдэг байна. Гэтэл та яг одоо сургуулаасаа, ажилласаа гэрээсээ явах замдаа цонхороо нэг хараад үзээрэй. Бидний моджилт хэрэг байна. Улаанбаатарт ногоон өнг хангалттай байна уу? Би одоо гэрээсээ сургууль руу явж байгаа нэгэн бичлэгийг харуулъя. Энэ дэр бол моджилт маань бага, гэтэл агарын бохиордол, хог хаягдал хамгийн их байна. Монгол улс маань цөлжилтөөр ол өндөрт ордог. Монгол улсын нийт газар нутгийн 76% нь бол газрын дороотолд орсон цөлжилтөнд орох магадлалтай гэж бол үздэг. За 2007 оныг 1960-аад онтой нэг харьцуулаад үзсэн чинь 887 гол горих 2096 булаг шанд 1166 нуур төрөм хатаж хэрэгсэн байдаг байна. Бид нар ерөөсөө байгалийн хамгаалах арга хэмжээ хангалттай авч чадаагүйгээс гол горих маань улам ширгэж, улам цөлжилтөнд орж бидний тэрнийг тайвшруулах ногоон өнг маань ч бүр байхгүй болсоор байна. Дэлхийд 6 сарын 17-ныг цөлжилтийн эсрэг тэмцэх өдөр гэж тэмдэглэдэг. Тэгвэл Монголд өдөр болгон цөлжилтийн эсрэг болгон тэмдэглэх хэрэгтэй. Өдөр болгон бид нар байгалийн хамгаалах арга хэмжээг хувь хүн болгон авах хэрэгтэй болжээ. Азийн цээжинд орших нүүдэлчин улс гэж бид бол бахархалтай хэлдэг. Тэгвэл энэ бахархалтай хэлхийн тулд байгалийн хамгийн түрүүнд хайрлах хэрэгтэй. Бидний үүсгэж буй эд эсээс ахуулаад хэрэглэж буй хэмэл оюун ухаан, гар утас, компьютер маань хүртэл байгалийн их үүсвэрээс улбаатай юм шүү гэдгийг хэлье.